Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ ажилтны эрүүл ахуйн зааварчилгаа хичээл тавтай морил. Шинэ ажилтнанд өгөх зааварчилгаа үндсэн 4 хэсгээс бүрдэн. Шинэ ажилтан эрүүл мэндийн өгслөг шинжилгээнд бүрэн хамрагдсан байна. Дараагаар нь эрүүл ахуйчаас хувийн эрүүл ахуйн зааварчилгааг авна. 3 дугаарт мэдлэг шалгах тестийг өгнө. 4 дугаарт бүртгэлд гар хэсэг зурж баталгааж байна. Хүнсний үйлдвэрийн ажилтан бүр ажлыг эхлүүлэхийн өмнө гар угаах 10 алхмын дагуу нийт 40-60 секундыг зарцуулан гараа угаах шаардлагатай. Үүнд гар угааж халдваргүйжүүлэхийн өмнө гартаа зүүсэн байгаа бөгж, цаг, бугуйч зэргийг тайлжүүлдэг шаардлагатай бөгөөд завсраар нь бохирдлуулдгээс сэргийлэх ач холбогдолтой. Угаалтуураас гадагш усыг хит их завсруулахгүй байх, угаалтуурт угаасан гараа шүргэлзүүлэхгүйгээр угаах, гар угаах үйлдэл бүрт нийт 5 секундыг зарцуулах бөгөөд 5, 4, 3, 2, 1 гэж ухраан тоолж бүх үйлдэлийг бүрэн гүйцэтгэх шаардлагатай. Гар угаалтуурын цоргыг тоогоор эсвэл нэг удаагийн цаасан алчуур ашиглан хаах бөгөөд угаалтуурын бариул нь угаасан гарыг эргэн бохирдуулахаас сэргийлэх ач холбогдолтой. Гарыг бэлэн бүтээгдэхүүн савлахын өмнө тоног төхөөрөмжийн ариун хэсэгт засвар үйлчлэгээ хийхийн өмнө ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа хог хаягдлыг гаргаж хайсны дараа цэвэрлэгээ хийсний дараагаар заавал гарыг гараа угаах 10 алхмын дагуу угаах шаардлагатай. Энэхүү хэсэгт гар угаах 10 алхам бүхий зааварчилгаа бичлэгийг хүргэж байна. Hand washing should take you about 1 minute. Use a timer or count from 1 to 10 in each of the following steps. Wet hands with water and apply enough soap to cover all surfaces of the hands. Let the water run smoothly to avoid touching the tap later on. Rub hands palm to palm to obtain a good quantity of foam. Then rub right palm over the back of left hand with interlaced fingers and vice versa. Rub again palm to palm with fingers interlaced. Rub the back of your fingers to opposing palms with fingers interlocked, repeating this action for each hand. Rub rotationally left thumb clasped in right palm and vice versa. To clean the tips of the fingers, rub rotationally backwards and forwards with clasped fingers of right hand in left palm and vice versa. Rinse hands thoroughly with running water. Dry hands thoroughly with a single-use towel. If the tap is not elbow-operated, use this towel to turn off the tap without touching it directly. Your hands are now clean and safe. Энэхүү хэсэгт ажилтан гараа хэрхэн зөв халдваргүйжүүлэх тухай мэдээллийг хүргэх гэж байна. Гар халдваргүйжүүлэх 8 алхам нь нийт 20-30 секундыг зарцуулах бөгөөд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Гарыг халдваргүйжүүлэхийн өмнө гартаа зүүсэн байгаа бөгж, бугуйч зэрэг бүх хувийн эд хэрэгслийг тайлах бөгөөд завсраар нь бохирдлуулдгээс сэргийлнэ. Гар халдваргүйжүүлэх үйлдэл бүрийг нийт 5 секундыг зарцуулан хийх шаардлагатай. Гар халдваргүйжүүлэгчийн дор хаяж 60% спиртийн суурьтай байх бөгөөд нэм бактерийг бүрэн устгах үйлчилгээтэй байдаг. Гар халдваргүйжүүлсэний дараа гараа агаарт маш сайтар хатаах шаардлагатай. Гарыг дараах тохиолдлуудад халдваргүйжүүлэх ёстой. Гарлуугаа ханиаж найтасны дараа нэг удаагийн бээлийн өмсгийн өмнө болон нэг удаагийн бээлийг өмссөний дараа тоног төхөөрөмжн дээр тохиргоо хийсний дараа үйлдвэрт угаалгах цэвэрлэгээ хийсний дараа түүхийн эд болон задгаа бүтээгдэхүүнтэй харьцахын өмнө гарыг заавал халдваргүйжүүлэх шаардлагатай. Энэхүү хэсэгт гар халдваргүйжүүлэх 8 алхам бүхий зааварчилгаа бичлэгийг хүргэж байна. Please note that this technique is not appropriate when hands are visibly dirty or after using the toilet. In these cases, hand washing is required. Hand rubbing should take you 20 to 30 seconds. Use a timer or count 1, 2, 3, 4, 5 in each of the following steps. Apply a palmful of alcohol-based hand rub in a cupped hand, enough to cover all surfaces of the hands. Rub hands palm to palm, then rub right palm over the back of left hand with interlaced fingers and vice versa. Rub again palm to palm with fingers interlaced.
Rub the back of your fingers to opposing palms with fingers interlocked, repeating this action for each hand. Rub rotationally left thumb clasped in right palm and vice versa. To clean the tips of your fingers, rub rotationally backwards and forwards with clasped fingers of right hand in left palm and vice versa. Once dry, your hands are now clean and safe. Үйлдвэрлэлийн орчинд баримтлах, эрүүл ахуйн дүрм. Нэг удаагийн биелийн өмсөх зааварчилгаа. Нэг удаагийн биелийг хэрэглэгчдийн шууд итгэх бэлэн бүтээгдэхүүнтэй харьцах, боловсруулах явцад заавал өмсөж хэрэглэх шаардлагатай. Нэг удаагийн биелийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үгнээс ялгарах тод өнгөтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүнд биелийний хэсэг тасарч орсон тохиолдолд богино хугацаанд танд илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Нэг удаагийн биелийн хэрэглэхийн өмнө заавал бүрэн бүтэн байдлыг нүдээр шалгаж баталгаажуулна. Мөн агаараар шалгах боломжтой. Цагаан эдээний хэсэгт ааруул болон цэцгийг савлах зэрэг хэрэглэгчдийн шууд идэх бэлэн бүтээгдэхүүнтэй харьцах үед зайлшгүй нэг удаагийн биелийг өмсөж хэрэглэнэ. Хизээ нэг удаагийн биелийг өмсөх шаардлагатай вэ? Бэлэн бүтээгдэхүүнд гараар савлах үед, гадны бүтээгдэхүүнийг задлах үед, бохирдолтой зүйлтэй харьцах үед, гадны хайрцаг сав баглаа бодлыг зөөвлөх үед нэг удаагийн биелийг өмсөж хэрэглэнэ. Бүтээгдэхүүн савлах үеийн эрүүл ахуйн дүрм. Ил задгаа бүтээгдэхүүнтэй харьцахдаа нэг удаагийн пластик амны хаалт зүүж шууруугаа ханиаж найтах хэрэгтэй. Ингэснээр бэлэн бүтээгдэхүүнийг биологийн бохирдлоос сэргийлэх чухал ач холбогдолтой. Түүхэн үед бэлэн бүтээгдэхүүнтэй харьцах үедээ нүүр, ам, үс, чих, хамар зэрэг биеийн ил гарсан хэсэгт гар хүрсэн бол гарыг заавал гар халдваргүйжүүлэх 8 алхмын дагуу бүрэн халдваргүйжүүлэх шаардлагатай. Ажилтан бүр хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмссөн байна. Ажлын хувцас цэвэрхэн бөгөөд бүрэн бүтэн, урагдалгүй, гэмтэлгүй байх шаардлагатай. Цэг дотор гаднаас идэж уух зүйл авч орохыг хатуу хориглоно.